би өөрөө нэг бизнес хийдэг, хуваарь бизнес хийдэг байсан болохоор энэ санхүүгийн асуудлаас болоод маш их тийм юу авцсан байсан мөлий. Драма маш их найзтай, төгшүүртэй, үргэлжийн ингээд шаналж идэг зүрх ингээд байнгын одоо орой ингээд маргаашийнхаа зээлийг яг түрээсээ яг өглөө босоод тэрийгэ бодож идэг дандаа ийм төгшүүртэй. Тэгээд өөрөө нэг дөрвтэй ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байгаа мэж үргэлж ийм сэтгэлийн ийм шаналгаатай явдаг байсан. Тэгээд тэр маань болохоор ингээд бүх юугаар ингээд зангирлаар ингээд хатуурлаар надаа ингээд бүр суудсан байсан юм байна. Тэгээд би уг нь яг тэгээ бяцлал энтрээр бол ер нь жоохон багасах хичээлж байсан. Тэгээ ингээ яг энтерт явахаар намайг ямар сонин мод шиг юм бэ, түлээ шиг юм бэ гэд цог явдаг октод бүр гайхаад идэв гэсэн аахгүй юу. Тэгэхээр ер нь энэ бүхнээ би болохоор энэ миний энэ нөгөө махан би физик би ихэлж сурлах хэрэгтэй юм байна. Дараа нь ингээ сэтгэлээ би өөрөө ингэж таньж мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээд би өөрөө надаа нэг ийм гоё нэг юм мэдрэмж байгаа штэ ингээ гоё бүтээгч юм бүтээчмэр юм шиг бүтээл гаргамаар юм шиг. Тэгээд энэ болгоны дараа надаас гоё юм гарах юм байна. Би эхлээд өөрийнхөө энэ махан би физик би энэ сомат гэдгэрлээ заавал идэх хэрэгтэй юм байна штэ гэл. Тэгэл би шууд энэ одоо тэр туулах чадвар гэдэг одоо бол ер нь айгүй гоё болсон штэ тэр бигийн оршихуйгаа нөх нэг тий. Тэгээ энэ сургалтанд бүртгүүлээ. Тэгээ одоо 2 сар эхний шатаа дуусгах гад явж байгаа. Тэгээ би чинь юмтай хүү юм биш үү? Би чи айгүй бүрэн дүрэн хүү юм байна. Хамгийн гол нь бид нар энийг нэг л хэрэгтэй юм байна гэл тийм итгэл төрсөн. Тэгээд миний эрүүл мэндийн асуудлууд бол мэдээж энэ хугацаанд байсан тэр нөгөө нэг маш их хатууралтай тийм эрүү зуралттай бүр тийм төмөршиг байсан болохоор би нөгөө нэг нойргуудад айгүй олон жил явсан. Ерөөсө бараг 7-8 жил тэгээ заримдаа бүр ингээл сар мараарч унтдаггүй байсан. Тэгээ би тэр анхны тэр нөгөө нэг эрүүгээ ингээд судлаад тэр дасгалууд хийгээд амьсгалын дасгал хийгээд ихснээс хойш бүр ихний шөнө айгүй гоё унтчихсэн. Тэгээ бид нар нөгөө энэ эдгэрлийн тойрог гэдэг энэ тойрогтой болохоор одоо энэ сургалтынхаа бараг тал хувь шахуу зүйлийг бас бид нар хоорондоо юу яаж байгаа байхгүй юу? Эдгэгдэж ангаагдж идэг. Тэр нь сургалтанд сууснасаа хойш өглөөнөөс ер нь орой хүртэл маш их талархал дүүрэн л байдаг болсон. Энэ бол миний хамгийн маш их том бас үр дүн гэж бодож байгаа хгүй. Бид нэр ямар сургалтанд сууж болно, эсвэл ямар ч гэгэн зүйлд хүрч болно. Тэг хамгийн гол нь тэндээс гарах үр дүн хамгийн чухал, хүмүүст хүргэх зүйл хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгээд ер нь тийм гоё талархал дүүрэн, ерөөл дүүрэн л байдаг гэсэн. Гадуур ингээ явж байхдаа одоо жишээ нь 2 хүн хэрэлдэж явах ч юм уу тий гоё эвлэрээсээ гэл машин тэрэг мөргөлдсөн байх юм бол гоё учир зүгээ олоод яваасаа гэл тиймэрхүү гоё хүүхд мөхт ингээл таарлах юм гоё ерөөл дандаа дотор одчтой гэж. Энэ бол манай сургалтын одоо үр дүн зөв нэгийнх нь хэсэг нь л гэж би бодчих.